дэмжиж өгүүлж байгаамаа. Яг энэ хууль бол бас нийгмийн юм уу орон нутгийн өөрөө өдөр тусны байгууллагын бас юм захиалгатай хууль байгаа. Ардын нам, арслан нам альж байсан одоо бүх шатны одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын нэг 8031 хүн байна. Бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд улсын хэмжээнд. Энэний 6922 нь суманд байна. Сумын иргэдийн хурал 330 суманд. За ингээд нийслэл 45, аймагт 751, дүүрэгт 313 төлөөлөгч нар байна. Тэгэхээр одоо мөрдөгдөж байгаа нэгжийн хуулиар 6922 буюу сумын иргэдийн хурлын төлөөлөгч нарыг нэгжийн хуулиар төрийн захиргааны албан тушаалд нь 30% хийж болно гэсэн ийм зөвшөөрсөн хуулийн заалттай. Харин цаана үлдэж байгаа 3 шатны буюу аймаг нийслэл дүүрэгт 1109 хүн байгаа. Энэ 1109 хүнийг одоо хоригдсан ийм нэгжийн хуулийн зүйл заалт хэрэгжиж байгаа. Энэ 1109 хүний тодорхой 30-аас 50% нь одоо төрийн захиргааны албан хаагч байж болно гэсэн ийм хуулийн заалт байгаа юм. Энэ бас цоо шин хууль биш, өмнө нь бас байсан гэдгийг та бүхэн мэднэ. Ингээ хоригдсан заалтаар сүүлийн 3 удаагийн сонгуул явагдсан. Ингээд 3 удаагийн 12 жил яваад ирэхээр бас энэ хуулийн гажиг харагдаж байгаамаа. Орон нутагт одоо бас хүний нөөцийн хомсдол гэдэг юм уу? Орон нутагт одоо бас орон нутгийн өөрөө өдөр тусны байгууллагын чадвах хэрхэн яаж байна уу? Яаж суларсан байна уу? Сонгуульд нэр дэвшигч нар нь ямар шуухан одоо бүрддэхүүнээс бүрдэж байна уу гэдэг олон асуудлуудыг хөндөж байгаа учраас энэ 12 жилийн дараа орон нутгийн өөрөө өдөр тусны байгууллагын төлөөлөгч нар орон нутгаас одоо энэ асуудлуудыг маш их одоо хүчтэй тавьж байгаа. Энэ хуулинд өөрчлөлт оруулж өг одоо сумын зөвшөөрчүүд аймаг нийслэл дүүргийг одоо хоригдсан байгаад байгаа юм аа. Тийм учраас энэ ингэснээр өөрөө энэ 1109 хүний одоо төрийн захиргааны албан тушаал байх болцоог нээж өгснөөрөө энэ өөрөө үндсэн хуулиар олгогдсон хүний улс төрийн эрх буюу сонгох эрхийг бас одоо хангаж өгж байгаа ийм хууль гэж ингэж ойлгож болно. Тийм учраас бас одоо энэ хуулийг бас цаашдаа бас зөвөр өнөөдөр Отгон баяр нарын гишүүдийн өргөн барьсан хууль бол 50% гэж байгаа юм. 50%-ийг бол би бол одоо зөвөр ажлын хэсэг одоо хилцүүлгийн шатанд бас хувь юмыг одоо ярьж бууруулж болох 20-30% хооронд байхад бас болохгүй юм байхгүй гэж үзэж байгаа юм. Нөгөө талаар бас Отгон баяр нарын гишүүдийн хуулийн зөвхөн төрийн захиргааны алба хааж болно гэдгийг нээж өгж байгаа. Тэгвэл төрийн үйлчилгээ нь бас үлдчих гээд байгаа юм. Өнөөдөр төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж болохгүй болчиход байгаа юм. Тэгсээр доод албан тушаалтнууд нь болохоор багш эмчнэр нэр дэвшиж болоод байгаа. Тийм учраас тэр хүн одоо байгууллагын удирдлага гэдэг юм уу төсвийн ерөнхийлөн захирч байснараа бас сонгогдох эрхээ бас одоо хязгаарлуулад байгаа. Тийм учраас би юу гэж хэлж байна вэ гэхээр энэ хуулинд бас төрийн үйлчилгээний удирдах албан тушаал хийж байгаа улсуудад бас нээгээд өгчих ийм болцоо боломж бас хилцүүлгийн шатанд гарна шүү гэдгийг бас хэлье. Нөгөө талаар гишүүдээс бас гарч байгаа саналууд дээр хяналт тэнцлийн асуудал яригадаад байгаа маа. Засаг даргадаа хяналт тавих ёстой гэдэг. Нөгөө талаар энэ нэг талаас зөв боловч нөгөө талаар бас төрийн орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын байгууллагын даргын ажлыг хийх болцоо боломж бас төлөөлөгч нарт байгаа. Нөгөө талаар төрийн захиргааны байгууллагууд бас арай дөнгөөрүүд нь бас ажил хийж байгаа тэнд орон нутгийн сумын бодлого тодорхойлж байгаа. Хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байгаа. Энэ нөхдүүд маань бас орон нутгийнхаа өөрөө өдөр тусны байгууллагад сандгаа шүү 1 минут. Тийм учраас энэ нөхдүүд маань тэртээдэргүй хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж, сумынхаа, аймгийнхаа, дүүргийнхаа бодлогыг боловсруулж, ингэж байгаа улсууд маань бас өөрөө өдөр тусныхаа байгууллагын үйл ажиллагаанд бодлого тодорхойлох хэмжээнд ороод ажиллаад явхад бол бас болохгүй юм байхгүй. Хууль батлагдсанаар шууд нэг баахан төлөөлөгч нар тээзээ болохгүй. Тээзээ болно гэж байгаа бол одоогийн төрийн албаны хуулиар мөрдөж байгаа бүх тэр төрийн албаныхаа сонгон шалралтанд ороод одоо төрийн албаны ерөнхий шалгалт, тусгай шалгалтанд ороод шаардлага хангасан улсуудад одоо тэр тээзээ их нөхцөл болцоо нь бол бүрдэн. Тэрнээс шаардлага хангаагүй улсуудыг шууд төлөөлөгч гэдгээр нь шууд төрийн захиргааны албанд гэдэг юм уу төрийн үйлчлэгээний байгууллагын удирдах албан тушаал томлох тэр болцоо бол тэр бол худлаа тэхгүйгээр шууд одоо тэр төрийн албаныхаа хуулийн хэрэгжилтийг хангаж явах ёстой шүү гэдгийг бас давхар хэлье.